За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр би охины ордныхны дараагийн 3 сарын хайр сэтгэлийн амьдралд юу тохиолдох вэ гэсэн уншлага эхэлж байна. За энд бол би ганц үеийн хүмүүсийг хамруулж уншлаа. За эндээс харахад манай охины ордныхан бол ганц бие эдийн засгийн байдалтай анхаарсан тийм ээ, ажил төрөлдөө анхаарал тавьсан ийм байдал харагдаж байна. За ер нь бол урдны шарх соргуудыг эдгээсэн, ерөнхийдөө яг хайр сэтгэлийн амьдралыг бол хойшин тавьчихсан байгаа байдал харагдаж байна л да. За энэ дээр урдны авсан сорив, урдны авсан эмзэглэл, сэтгэлийн шарх юу гэдгийг ийм зүйлсүүдийг хүчин зүйлсүүдээс болж итгэл алдсан юм шиг тийм ээ, хайр гэдэг байдаг юм уу юу гэдэг ч юм уу тийм ээ. За энэ дээр би бол охины ордныхны урдны авсан шарх, урдны зүйлүүдээс болж ийм байдалд хүрсэн харагдаж байна. За ер нь бол манай охины ордныхан бол маш гүн бодогч нар байдаг, маш хүнжлэгч нар, тэдний сэтгэл нийцгэд тун хэцүү. Ер нь бол амьдралдаа байнга нэг юм эрэл хайгуул хийж явж идэг тийм ээ. За охины ордныхныг хэрэг сайхан үнэхээр сэтгэлд нь хүрээд тийм ээ, гаргаж байгаа сэтгэлийг үнэлж үзээд тийм ээ. За энэ дээр бол нэг тийм юм байгаагүй юм шиг тийм ээ. Нэг гаргасан сэтгэлийг нь тийм ээ үнэлж үзээд хайрлаад тийм ээ, юу гэдгийг мэдрээд тийм ээ. За энэ чи ийм сэтгэл гаргаж ийм юм хийсэн юм уу? Ямар гоё юм. Үнэхээр их баярлалаа. Буцааж хэлэхгүй байсан ч хэлбэр дүрс үйл хөдлөлөөрөө буцааж бэлэг барих тийм ээ. Буцааж баярлуулах. Ийм нарийн тийм мэдрэмж бас их шаарддаг. Тийм мэдрэмжийг өөрөө гаргадаг, тэрнээсээ бас хариу хүсдэг. Ийм улсууд учраас ингээд ер нь бол охиныхан бол их бие даасан шинжтэй тийм ээ. Ерөнхийдөө нэг их хүнээс шалтгаалаад заавалчгүй нэг хүн хажууд нь байгаад заавалчгүй нэг хүнээс хамааралтай тэгж амьдрах сонирхолгүй байдаг тийм ээ. Ерөнхийдөө бол бие даасан, өөрийгөө аваа явцдаг, өөр хүүхэд гэр бүлтэй хариуцлага хүлээж чаддаг тийм ээ. Ийм улсууд байдаг учраас ганц тийм л хүн олдохгүй болвол ингэж тойрж ингэж явсаар байгаад ганцаараа явах магадлал тунгандр байдаг тийм ээ. Ганцаараа үлдэх тийм. За тийм учраас бас тэрэн дээр бас анхаарч үзэн үсттэй. Яагаад гэх юм бол хүний чи юу гэдгийг маш мэдрэмж сайтай, тэгээд царайлаг, тэгээд мөнгөтэй ингээд чи 10 өөр хүн яриад байна уу гэдэг шиг тийм ээ. Ерөнхийдөө бол охины ордныхан маань төгс төгөлдөлөө тэмүүлж байдаг тийм ээ. За эндээс харахад охины ордныхан бол өөрийнхөө эдийн засгийг сэргээх гэдэг юм уу, баталгаажуулах гэдэг юм уу, өндөржүүлэх гэдэг юм уу, докторжуулах гэдэг юм уу, энд их анхаарсан тийм ээ. Мөн гэр бүл үр хүүхэдтэй анхаарсан. Ирээдүйн зорилго бол эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх ийм зорилго тавьсан ийм харагдаж байна. За мөн энэ дээр охины ордныханд дараагийн 3 сард бас нэг тийм дотор нэг тийм дэвсгэрэлт явагдсан тийм ээ. Дотор хүн сэргсэн, мэдрэмж сэргсэн ийм байдал бас харагдаж байна шүү. Яг одоогоор бол за нэг тийм байна тийм ээ. За ирээдүйд бол за тэгээ яг эргэн тойрны хүмүүс нь бол яг одоогийн байж байгаа эргэн тойрны улсуудад бол нэг тийм итгэл хүлээч хүн харагдахгүй байна. Худлаа гэж бодож байна тийм ээ. За тэгээд охины ордныхан маань шинэ
уучлаарай. Шинэ орон гэрд орох, шинэ байраа солих, эсвэл шинэ байшин барих, эсвэл одоо иймэрхүү нэг төлөвлөгөө тавьсан байгаа ажиллаж байгаа харагдаж байна, тийм ээ. За ерөнхийдөө бол одоо бас нэг жоохон хайр сэтгэлийн асуудалд нэг жоохон анхаарал тавиад, тийм ээ, нэг жоохон ач холбогдол өгөөд үзвэл одоо бас танд сонголтууд бас байна шүү, гарч ирэх нь байна шүү гэдгийг анхааруулan хэлье. За мөн одоо эндээс харахад одоо за ийм байна. За ер нь бол яг хоо энэ дээр би бол охины ордныхныг одоо шинэ хүн амьтантай танилцаад одоо шинэ одоо амьдрал одоо зохиосон гэж харахгүй байна, тийм ээ. За энэ дээр одоо охины ордонд одоо банк сонголтууд ер нь байж байдаг л та энд ч гэсэн харагдаж байна, тийм ээ. За одоо нэг токсик X байгаа харагдаж байна. X бол биш ээ. За одоохондоо холбоогүй байгаа ерөнхийдөө их ихтгэл тавьж харж байгаа нэг хүн харагдаж байна л та. За одоо тэр хүн бол одоо бас охины ордныхны бас ихтгэлд нийцтэй, тийм ээ. Одоо ерөнхийдөө бас гүн бодогч, одоо бас таалагддаг. Ерөнхийдөө энэ хүний одоо танилуу одоо хандлага бол одоо нэлээд суурьтай, тийм ээ. Бас иймэрхүү юм харагдаж байна. Энийг бас нэг жоохон хөгжүүлж жоохон ач холбогдол өгч одоо юу гэдгийг нэг жоохон сэтгэл гаргаж гэдэг юм уу, нэг жоохон яах юм бол энэ бас сайхан харьцаа болохоор харагдаж байна. Энэ хүнийг одоо worth waiting for, тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо хүлээсэндээ та одоо харамсахгүй ч гэдэг юм уу, тийм ээ. За ийм юм биш үү. Ерөнхийдөө бол гаднаа тийм сайхан харагдаж байгаа ч гэсэн дотроо бол одоо бас ганцаардаж байгаа байдал харагдаж байна. За ерөнхийдөө нэг үр хөвгөд одоо гэр орон эдийн засгийн байдалд анхаарал хандуулсан байдал харагдаж байна. За ер нь бол яг тийм одоо харьцааг одоо сэргээж одоо тийм харьцаад жоохон ач холбогдол өгөх юм бол энэ бол одоо сайхан хайр болох юм аа л гэж байна, тийм ээ. За энэ хүнийг та бол мэддэг харагдаж байна. За ер нь хин гэдгийг та бараг л мэдэж байгаа. Одоохондоо холбоогүй байгаа харагдаж байна. Ерөнхийдөө бол яг их цангаа орхиод нэг жоохон сэтгэл гаргаад үзүүл яадаг юм бол, тийм ээ. За нэг иймэрхүү юм байна. Ерөнхийдөө бол жоохон тэр хүнийг мэдэх гээд нэг жоохон үзүүл тун зүгээр юм байна, тийм ээ. Ярилцаад одоо тэр хүнийг нэг жоохон мэддэхтэй энэ тал дээр одоо ажиллавал одоо зүгээр байна. Энэ харьцаас гүнзгийрч одоо сайхан хайр болох юм магадлал өндөртэй юм байна шүү л гэж байна. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье охиныхондоо дараагийн видео хүртэл баяртай. Хувийн уншлага сонирхож байвал миний одоо Facebook page Монгол Стар Тайрад руу хандаж мэдээлэл аваарай. Ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай.